баярыг цааш өргөжлүүлэн 1 сарын хугацаатай болохоор боллоо. Тайлбарлалаа. За миний үйлчлүүлэгч баярыг өөрөөр хэлэх юм бол манай улсын ерөнхий сайд хийсэн Самжийн баярыг 2018 оны 4 сарын 18 цагаас шүүгчийн зөвшөөрлөгөө баривчилсан байна. За гэхдээ хамгийн гол баримтлах болсон үндсэл нь гэмт хэргийн уул мөр нот хоримтыг өргөдүүлэх, зөөрлөх, устгах болзошгүй гэсэн ийм эцэглэлээр шүүгчийн зөвшөөрлөгөө баривчилсан. За энэ үндслийг зөвшөөрч гомд гаргасан шүүхэд. За яагаад тэгэхээр өнөөдөр баярыг баривчилсан гол үндсэл нь бол ерөөсөө оюутлахын гэрээтэй холбоотой. За оюутлахын гэрээ байгуулснаар энэ хүн одоо их хэмжээний авилга гарсан одоо сашаал орчноор бараг 10 жил шуурлаа шүү дээ өнөөдөр. За энэ үндслээр өнөөдөр эрүүгийн эрг үүсгэж ялгагдаж чадсан ийм байдалтай байж байгаа. За ингэхдээ энэ хамгийн гол нь шүүхээс зөвшөөрлөгөө баривчилсан үндсэл нь өөрөө буруу юм аа. За оюутлахын гэрээтэй холбоотой бүх материалууд өнөөдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, улсын их хурлын архив, үндэсний аюулгүй зөвлөлийн архивт байсаар байтал энэ нот хоримтууд яагаад баяр түүнийг зөөрлөх, устгах, өргөдүүлэх энэ боломжтой нөхцөлөд бий болж ин гэсэн үндслээр хойшилгүйгээр баривчилсан нот хуульцсан үндсгүй гэж юмж үзэж байгаа. Баяр ерөнхий сайдсан баяр шүүх хуралд онлайнаар оролцсон баг. Байр суурь илэрхийлсэн баг. Ер нь ямар байр суурь илэрхийлсэн? За өөрөө байр суурийг илэрхийлэхдээ одоо өнөөдөр 1 сарын хугацаатай бол баривчлагдах тийм ээ. Цагтаа өргөх нь бол надад сонирн биш байна. За өнөөдөр энэ оюутлахын гэрээтэй холбоотойгоор өнөөдөр 2 ерөнхий сайдыг хорлоо гэдэг маань өнөөдөр Монголын нэр хүнд дэлхийд дахнаар унах. За оюутлахын гэрээ маань өнөөдөр одоо 30 төгөлдөр тасад тооцох ч юм уу оюутлахын хувьцаа унах энэ асуудал маань Монголын эдийн засагт өөрөө нөлөөлөх юм аа. Тийм болохоор энэ талыг нь харж үзээч гэсэн ийм саналаа үйлдвэрлэж байна. За мөн би яг өмгөөлөгчийн хувьд гэх юм бол өнөөдөр цагтаа орох тасны сэргийлэх арга хэмжээ авсан бас хуульцсан үндэсгүй гэж хэлж үзэж байна. Би бол яг өөрөө хуульч хүн яг хуулийнхаа үүднээс ярих гэж бодож байна л да. За хамгийн гол нь цагтаа орохсон үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдэж болшгүй гэсэн мэдээлэл байгаа гэсэн үндэслэл өнөөдөр цагтаа орох тасны сэргийлэх арга хэмжээ авлаа. Болохоор тайлбарласан нэг яг үндэслэл. За би энэ тайлбарыг бас шаардсан өөрөө шаардсан. За ингэхэд өнөөдөр дахин гэмт хэрэг үйлдэж болшгүй гэж. За өнөөдөр энэ хүн маань эрх мэдэл автан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн энэ үндслээр эрүүгийн эрг үүсгэж ялгагдаж чадсан байгаа шүү дээ. За өнөөдөр та бид нар мэдж байгаа эрүүгийн эрг үүсгэж ялгагдаж чадсаас өмнө Монгол улсад төлөөлж элчин сайдаар ажиллаж байсан тийм үү? За өнөөдөр яг энэ сашаал орчинд энэ гэсэн одоо энэ оюутлахын гэрээ байгуулснаар их хэмжээний авилга гарсан одоо Америкт 7-8 хаус авсан гэсэн энэ байдлыг шалгуулахаар өөрөө ажиллаа өгөөд өөрөө хүсэлтэй өгөөд хэдийгээр ерөнхийлөгч хүлээж авч хүсэлтийг хүлээж авч өөр хүн томилоогүй ч гэсэн одоо өнөөдөр өөрөө хүсэлтэй өгч Монголдо би шалгуулъя гэд ирсэн ийм хүн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг дахин гэмт хэрэг үлдэж болшгүй гэсэн үндслээр энэ цагтаа орж байгаа нь өөрөө бас хөлзөө үндэсгүй юм а гэсэн ийм байр суурьтаар сая шүүх хуралд оролцлоо би. Прокурор тайлбарлаж чадаагүй гэсэн үндслээ. Прокурор за энэ бол яг мөрдөл шалгах ажиллагааны нууц гэсэн нэг юм байгаа л да. Яг энэ нууцыг бол өнөөдөр яг прокурор тайлбарлах бас шаардлага тэр юу тайлбарлахгүй гэж болно. Гэхдээ би бол миний тавьсан шаардлага бол яг ямар төрлийн гэмт хэрэг үлдэх гэдэг талаараа мэдээлэл өгөөч гэсэн би ийм хүсэлтэй тавьсан сая. Энэ дээр бол хариу өгөө. Энэ дээр хариу өгсөнгүй. За баярлалаа.